Мэндийн байгууллага эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. За энд бол 1400 гаруй хүн ажиллаж байгаа. За манай Хүсгэл аймгийн эрүүл мэндийн байгууллагын бол бас энэ хүүхдийн эндэгдлийн асуудал, за шинэ технологи нэвтрүүлэх, эмчилгээний шинэ инновац нэвтрүүлэх чиглэлд бол үнэхээр санаачлахтай ажиллаж байгаа. Зөвхөн Хүсгэлийн төдийгүй бас бусад аймгийн иргэдэд ч гэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Гэхдээ өнөөдөр бол гэмтэл сахих судлалын үндэсний төв маань Хүсгэл аймагт маш чухал төсөл хэрэгжүүлж, за үүний үр дүнд өвдөгний болон түүхний үе солиулах мэс заслыг нэгдсэн эмнэлгийн гэмтэл сахихын тасгийн эмч мэрэгчлүүд маань бие даан хийх ийм боломж ингээ бүрдэж байна. Гэмтэл сахих судлалын үндэсний төв маань санаачлан 21 аймагта гэмтэл сахихын үеийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын төслийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал өнгөрсөн хугацаанд Өвөр хангай аймагт ингээ хэрэгжүүлсэн. Тэгээ энэ хугацаанд бол Өвөр хангай аймгийн 135 хүн орон нутагта яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ мэс засал хийлгэсэн. Тэгээ бид нар тоосоо хийсэн л дээ. 2667 хүн Өвөр хангай аймгийн иргэд маань эмнэлгийн тусламж үйлчилгээ авахар нийслэлийг зорж байсан байгаа. Зөвхөн тэр хүмүүсийн замын зардыг тооцоод үзэхэд 240 сая төгрөг. Тэгвэл манай Хүсгэл аймаг сүүлийн 3 жил 5667 хүн гэмтэл сахихын чиглэлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахар хот руу явсан байна. Үүнд бол одоо нөгөө бусад зардал ороогүй шүү дээ. Тэр амжиргааны хоол унд байр сав гэдэг ороогүй. Тэгэхээр зэрэг үнэхээр одоо эмнэлгийн тусламж үйлчилгээг тэр дундаа гэмтэл сахихын чиглэлийн тусламж үйлчилгээг орон нутагт аавна гэдэг бол маш их давуу талтай, сэтгэл санааны хувьд цаг хугацаа алдахгүй хөрөнгө мөнгө гэд олон талын ач холбогдолтой. Тэгээд гэмтэл сахих судлалын үндэсний төвийнхэн маань 6 сарын 1-ээс 9 сарын 1-ний хооронд 3 сарын хугацаанд Хүсгэл аймгийн 24 сумаас мэс засал хийх шаардлагатай хүмүүсийг нэгдсэн эмнэлэг дээр манай Хүсгэл аймгийн эрүүл мэндийн ажилтнуудтай хамтарч хийнэ. Нөгөө талаас хүн сургалтанд хамрагдчих. Ингэснээр гэмтэл сахих чиглэлийн төвөөс авдаг тэр эмнэлгийн тусламж үйлчилгээг хүсгэлжүүд маань орон нутагт авах юм боломж бүрдэнэ. За ер нь би сая нэгдсэн эмнэлгийнхаа үйл ажиллагаатай танилцлаа. 71 оноос хойш ер нь бас олигтой засвар үйлчилгээ хийгдэг учраас үнэхээр одоо капитал ремонт хийх шаардлага бол бий болсон байна. Түүнээс гадна хүн амын тоо нэмэгдэж байгаа. Хүсгэл аймаг бол 135 мянган хүн амтай. Үнэхээр одоо эмнэлгийн хувьд бол хүрэлцэхгүй байна. Тийм учраас хамгийн багаар бодоход одоо 100 ортой эмнэлгийн өргөтгөл барьжээж энэ ачаалал нэг ойрын 3 жилдээ л нэг барих ийм боломжтой болох юм байна. Тийм учраас би бас эрүүл мэндийн сайдын хувьд за Хүсгэлөө сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч 100 ортой эмнэлгийг байгуулах чиглэлд улсын төсөвт суулгах, за ийм нэн шаардлагатай байгаа талаар бас бүх төвчөнд ойлгуулах энэ ажлыг бол хийх шаардлагатай юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд өнөөдөр 70 сая төгрөгөөр засвар хийж гэмтэл сахихын тасгаа бэлэн болгосон байна. За 160 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, за мэс заслын багаж хэрэгслийг манай Хүсгэл аймгийн удирдлага орон нутгийн хөгжлийн сангаасаа гаргаж эрүүл мэндийн салбараа ингэж хөгжихэд дэмжиж байгаад үнэхээр шинжлэлийн талархал илэрхийлж байна. За цаашдаа ч гэсэн бас тоног төхөөрөмжийн хувьд, засварын хувьд бол бас ийм дэмжлэг шаардлагатай байна. Тэгээд 2020 оны төсөвт одоо суулгуулахаар ажиллана. 2018 онд осол гэмтлээс ил хүнсний хөтөлбөр хэрэгжсэн байгаа. Үүнтэй холбоотой бид бүхэн орон нутгийн эмнэлгүүдийг гэмтэл сахих судлалын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын төслийг хэрэгжүүлж эхэлсэн. За ер нь гэмтэл сахих судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа нийт үйлчлэгчдийн 40 орчим хүн бол орон нутгаас байдаг. За тэгээ орон нутгаас ирж байгаа үйлчлэгчид маань тодорхой хэмжээний цаг хугацаа маш ихээр алддаг. За өвчин хүндрэгдэг. За цаашлах юм бол одоо эдийн засгийн санхүүгийн маш их асуудалд ордог. За дээрээс нь одоо хүлээгдэл чирэгдэл бас маш ихээр үүсдэг байгаа. Манай гэмтэл сахих судлалын үндэсний төв бол Монгол улсад ганц байдаг үндэсний төв учраас ачаал маш ихтэй. Орон нутагт маань тодорхой хэмжээнд гэмтлийн эмчнэр мэрэгсэн эмчнэр байгаа. Эдгээр маань одоо тодорхой хэмжээнд өөрсдийн мэдлэг боловсролоос дээшлүүлж тоног төхөөрөмжийнхөө хүртээмжийг сайжруулах юм бол орон нутагт бол ер нь цаашдаа гэмтэл сахих судлалын тусламж үйлчилгээний 2-3 дахь шилжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой гэж зөвхөн үзээд. За өнөөдөр эрүүл мэндийн яамны сайд ажлын албаны одоо хүмүүстэй ирж өнөөдөр Хүсгэл аймагт маань хэрэгжиж байгаа гэмтлийн шалтгаанд өвчлөлийг одоо орон нутагт
туслан зөвшөөрөлтөө сайжруулах төслийн хүрээний ирж байгаа нээлтийн үйл ажиллагаа нээхээр бол ирж өнөөдөр энэ хүн нээлтийн үйл ажиллагаа болж байна. Тэгэхээр энэ төслийн маань гэмт суугын үндэсний төвийн одоо эмч мэрэгчдүүд орж аймгийн маань нэгдсэн эмнэлгийн эмчнэр маань хамтран энэ төслийг одоо гол нь нэгжтэй хэрэгжүүлэх үйл ажиллагаа төсөл байгаа. За энэ үндсэндээ 3 үйл ажиллагаа чиглэлээ. За нэгдүгээрт гэмт суугын үндэсний төвийн мэрэгчлэн маань ажлын байран дээр бол үндсэндээ ажлын байран дээр 6 сарын 1-ээс 9 сарын 1-ний хугацаанд 3 сарын хугацаанд бол одоо эмч мэрэгчдүүдэд чадахжуулах одоо сургах үүний одоо үр дүнд одоо 3 дугаар шалгалт хийж байгаа мэслийн одоо гэмтлийн мэслийн эмчилгээг бол орон нутгатаа шийдвэрлэх боломж. Хоёрдугаарт энэ иргэдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурах суртаа хулгайг бол зохион байгуулах. Гуравдугаарт энэ аймаг орон нутгад одоо хөдөө орон нутгийн ялангуяа амьдарч байгаа иргэдэд энэ гэмтэл шалтгаанд одоо өвчлөлийн итгэл үйлчлэгийг зохион болгох юм үндсээ одоо 3 үйл ажиллагааны чиглэлийн төслийн маань үйл ажиллагаа явж байгаа. За өнөөдөр бас хэд хүн бас орон нутгийн дэмжлэгийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтээр бас шаардлагатай одоо 160 сая орчим төгрөгийн өнд төрөлтөд одоо шаардлагатай баяраг томрох хэмжээг бол аймгийн засгийн дэмжлэгтээр бол орон нутгатаа бол энийг бол авч нийлүүлээ. Мөн одоо эмнэлгийн одоо мэслийн тасгийн хагалгааны өрөөний одоо засрын үйл ажиллагааг бол тэр орчин нөхцөлийг одоо бий болгосон юм өрөө тасгааны засрын үйл ажиллагаас орон нутгийн дэмжлэгийн хөрөнгөөр бол засрын үйлчлэг бий болгосон. Энэ төслийн хэрэгжилтээ одоо дууссан 9 сарын 1-нд их одоо хэрэгжилтийн төслийг дуусны үр дүнд одоо Хөвсгөл аймгийн маань иргэд Улаанбаатар руу одоо явж гэмтлээ шалтгаанд туслан жүжигчдээ одоо Улаанбаатарт авах юм боломжийг одоо орон нутгатаа нэгдүгээрт одоо авах боломж болж байгаа. Хоёрдугаарт иргэд маань эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд бол энд бол маш одоо том одоо акс дэмжлэг гэсэн юм одоо заахан төсөл болж байгаа. Одоо энэ нэгсэн үр дүнд манайх одоо гэмтлийн туслан хүч хөсгөх зогсоор нь орон нутгатаа одоо өгөх боломжтой барьж байгаа юм ачааллахтай төсөл хэрэгжиж байгаа маа. Афранд өчигдөр орлоо. Тэгээд Улаанбаатар хотын гэмтэл согогийн мэс заслын үе мөчний мэс заслын эмч нартай болон аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нартай баярлалд талархснаа илэрхийлье. Өвчнөөс мэс салгаж өгсөн одоо сайхан хөлтэй болно гэдээ хэвтэж байна. Тийм их ч хурдан илгээрээ. За гэмтэл согын судлалын үндэсний төвийн маань санаачтай ингээ хөдөө орон нутагт төсөл хэрэгжүүлж байгаа. Гэмтэл соггийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах гэж төсөл хэрэгжүүлж байгаа байхгүй юу? Өөр хангай аймагт хэрэгжүүлсэн. Одоо манай Хөвсгөл аймагт 6 сарын 1-ээс 9 сарын 1 ингээд 3 сар хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ хугацаанд манай эмч мэрэгчлүүд хамтраад манай хөвсгөлчүүдэд нутагт нь одоо яаралтай одоо танд тохиолдод ингээд ийм мессажлуудыг хийж гэж байгаа. Чирэгдэлгүй ингээд орон нутагтаа эмчилгээ хийлгэсэндээ сэтгэл маш их өндөр байгаа. Тэгээ бүх эмч нартай хагалгааны эмч нар, сувилагч нар, асрагч нартай бүгдээрэнд их баярлаж байна. Баярлалаа гэж хурдан итгээрэй та. За ерөөдөө. Наад зах нь гэтэл одоо зардал төлбөрөөс ахуулаад өөрөө ганцаараа биш ар гэрээс нэгээс 2 хүн дагуулж явна. Тэгээд очих орон байр юу вэ? Ийм зардал мөнгийг хэмнэж одоо ингээ газар дээр нь орон нутагт нь ингэж хийж өгч байгаа маш их баяртай. Доржихтой үйлзээ баяр. 59 настай. Нэгдсэн манай сум одоо 6000 5000-аас 6000 гаруй хүн амтай одоо 6000 болцсон байгаа. Би энэ тариалан сумын хүн эмнэлгийн жолоочоор 23 жил гарan одоо 24 дахь жилдээ ажиллаж байна. 5 машина ундаа энэ одоо энэ өнөөдөр авчирсан програм маань одоо шинэ програм авчирлаа. Энэ 5 дахь машин маань нэг хуучин машин унсан амгийн анх ажилд ороод тэрнээс хойш 4 шинэ машин өөрөө гардаж тэгээд тэр 6000 хүн амынхаа эрүүл мэндийн төлөө их ажил хийсэндээ одоо их баяртай байна. Одоо тэгээд бас шинэ машин унаад ирсэндээ их баярлж байна. Миний овгнэр Галжин сарын дарж тариалан сум. Тариалан сум эрүүл мэндийн төвийн жолооч. Хадон баяр хүргэе. Мөн энэ хүнээсэнд маань нийгмийн бодлогын хөгжлийн хэсгийн дарга ноён ам болж хүрэлцээрсэн байна. Энэ бол их чухлаа. Хөрсөд аймгийн засаг дарга эрүүл мэндийн сайдаар гэрээ хийсэн байдаг. Тэгээд гэрээнийхээ заалтыг ингэж Соггийн тусан зөвчлөгийн чанар хүртээмжийг сайжруулах засгийн нийт энхүү ёсол төгөлдөр хөрсөд аймагт ажиллаж эрүүл мэндийн байгууллагынхаа ажилтнуудаа уулзлаа. бүгдээрээ хадун баяр хүргэе. Мөн энхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Хөрсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн чулуун бүтээл мөн энхүү нийтийн үйл ажиллагаанд Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн улсын их хурл засгийн газрууд ажилттай байгаа. Өчигдөр улсын их хурлын чуулган ээлж чуулган хаалт бүгдээрээ хадун баяр баяр хүргэе. Мөн энхүү нийтэнд маань эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уулзж байхад бол манай Хөрсгөл аймгийн
124 эрүүл мэндийн Азийн хөгжлийн банкны цахим эрүүл мэндийн төслийн зохицуулагч ноён Инпот хүрэлцэн байна. Баяр хүргэе. байгаа замун тодгомдож байгаа асуудал энэ бүх зүйлээ бид нэр ярилцсан. Нэг сайхан зүйл гэвэл манай 하트리 오이를